хувийн стандартаас хараахан гаргаж ирэх байгаа нь харагдаж байгаа. Тэгээ иймээс цааш хэл уралдаач маань өөрийн гэсэн хэв загвараа онцлогтой тодорхой хувийн стандарт гаргаж ирэх гэдэгт бол найдаж байгаа. За тэгээ мөн хэл хөгжмийг уралдаад зөвхөн гарын эв зүйтэй хахаас гадна уралдаач маань хөгжмийн суурь мэдлэг болон хөгжмөд хурцууд суралцах хэрэгтэй гэсэн юм дүгнэлтэнд орж байгаа. Иймээс үзэхэд бол манай хэлээр сурж байгаа хүмүүс бол цааш хэл хөгжим уралдах тийм ээ. Тэгээд сургуультаас одоо хэл хөгжим уралдах тийм сургалтын ангиг нэг ч юм уу тиймэрхүү цааш тийм санаа төвшүүлж болов гэж. За хамтдаа за одоо ерөнхий төгөлдөр бүрийн хэлний багш нар руу орж байна да. За нэгээс нь хэлчихв. Бүгд жаа ташаас хэлчихв. Залууга битээ байгаа. За. Миний ярих гэж байгаа зүйл бол одоо түрүүн шаргал багш хэлжсэн. Төгөлдөр бүрийг одоо ялангуяа Азид тэр тусмаа одоо багшин чадлах, сурагчин чадлах гэдэг шиг манай Монголд бас их төгөлдөр бүрийг хөгжиж байгаа. Мэргэжлийн төгөлдөр бүрийг болох тэр хөгжмийн тохиолч хөгжмийнхаа талаар ярьж байгаа тэр манай тиймд бол энэ талаар ярих нь жоохон бага болж байна. Тиймд бол бид нэг боловсролоо арай барьж хүүхдийн хөгжмийн боловсрол гэж одоо ярих сэдвээр гаргасан. Хүүхдийн хөгжмийн боловсрол гэдэг нь яагаад гэсэн бэ гэвэл яагаад тэрийг сонгосон бэ гэвэл одоо би өөрөө зүгээр туршлага дээр гэх юм уу тийч хард ингээд одоо олон жилийн туршлагаас ингээд харахад бол альсгүй өөрөө ингээд ойрхон хүмүүсийн туршлагаас харах юм бол төгөлдөр бүрийг одоо бүх газар ерөөсөө ингээд одоо манай Монгол одоо төгөлдөр бүрээр хичээлдэг хүүхдүүд эцэгчүүд хүүхдүүдэд бүр албан ёсны даавал ер нь ямар нэг хөгжим тогтвордог болгож штэ. Урд нь бол дээр үед бол язгууртнууд гэдэг ингээд эртний үед бол манай Монгол жадсан оркестртэй байсан, Монгол хааны үед роялтай байдагсан гэдэг чинь тоглолт байсан гэсэн үг. Тэр өөрийн зүгээр ойрхон туршлагынуудаас ингээд харж байхад Европод бол ингэж юм байна. Хүүхдээ сургууль авахтаа заавал манайд ч юм бол ингээд 6 настай гэдэг ингээд 5 настай гэдэг ингээд шахчихж байгаа штэ. Тинчээ олох тэр хүүхдүүдээ ингээд айкугийн шалгах юм Германд зов. Тэр хүүхдүүдийн 6 настай ингээд айкунуудын бүгдийг ингээд шалгаж үзээд тэр хүүхдүүд олон багш нар яг юм комисс ингэж суучаад тэр айкуудаа хэрэг хүрэхгүй бол болно 7 настай орж болно 8 настай орж болно. Тэр хүүхдийг зураг зурулна, дуулуулна, хөгжим тоглуулна. Сингапурт болох тэр одоо сургалтандаа албан ёсны улирал тусамд заавал ерөнхий боловсролын сургалт шүү дээ. Албан ёсны заавал улирал болгонд заавал нэг хөгжмийн зэмсгээр хүүхдүүдийн бүр албан ёсны сургалт юм байна. Тэгээд би нэг хүүхдийн хөгжмийн боловсрол гэдэг асуудлыг авсан юм аа. За, хүний амьдралын олон чухал зүйлийн нэг нь бол хөгжим. Хөгжмийг зөвхөн тусгай алиастай хүмүүс зориулагдсан гэж зарим нэг нь ойлгодог. Хөгжим гэдэг ойлголт нь юу юм, ямар шинжлэх ухаан хязээ үүсэж хөгжсөн, хөгжмөр хичээлэх ямар нөлөө үзүүлэхин талаар олон эрдэмтдийн судалгаагаар хүн хөгжмөөр хичээлж эхлэхэд тархины бүхэл хэсгүүдэд нөлөөлж тархины үйл ажиллагааг дэмжнэ гэдгийг тогтоосон байдаг. Сэтгэл судлаачид хөгжим уу гашуу уйдгар бүнэ сэтгэл хөдлөлийг даван туулах, баяраг баясгалан авчирч илүү дээд оюутлаг байдлыг мэдрэхэд тусалдаг гэж үздэг. Дээр үед язгууртны хүүхдүүд заавал хөгжим сургадаг байсан боловч тэд бүгдээрээ хөгжмийн зэвсэгтээр сайн тоглож чаддаггүй учраас хөгжмийн сайн боловсрол эзэмшиж хөгжмийг ойлгож үнэлж чаддаг байсан, болгодог байсан. Хүүхдийн оюунлаг хөгжлийг эрхэмлдэг байсан эцэгчүүд хөгжмийг ойлгож сурах нь илүү ач холбогдолтой гэдгийг мэдрэх болсон. Ингээд хүүхдэд төрөл бүрийн хөгжмийн зэмсэгтээр тоглох эсвэл хөгжмийг ойлгох маягаар хөгжмийн хичээл явуулах болсон. Эцэг их нь өөртөө ямар нэгэн хөгжмийн зэвсэгтээр тэгээд тоглодог бол бүр сайн. Хөгжмийн боловсрол олохоор мэргэжлийн багшийг эсвэл урьж болно. Хэрвээ эцэг их хүүхдээ соёлтой боловсролтой хүн болгож хүмүүжүүлэхийг хүсэж байвал хүүхдээ заавал хөгжмийн ертөнцтэй танилцуулах хэрэгтэй. Хэрвээ хүүхэд чинь бага насны бол хөгжмийн багш гэрт нь урьж хэрвээ том бол хөгжмийн багш дээр аваач хичээллэх ёстой. Үүнд эцэг их болон хүүхдийн хөгжмийн боловсролын талаар эцэг их хүүхдтэйгээ
одоо гэртээ хөгжилтэй хэмнэлтэй хөгжмийн дор янз бүрийн биеийн тамирын дасгал хийж болно. Хүүхэд хүүхдэд шаардлагатай эрч хүчтэй суурийг бий болгож хүүхдэд хэмнэлийг мэдрэхэд туслах болно. Хүүхдийг зураг зурх юм уу юм бичих үед нь ямар нэгэн өгөхгүйгээр тайван намуугүй хөгжим тавьж тавих хэрэгтэй. Сэтгэл судлаачид 1-р ангийн хүүхдүүдийг бичиж сурах үед нь сонгодог хөгжим тавихад хүүхдийн хөдөлгөөн намуухан болж даалгавар дээрээ илүү их төвлөрч анхаардаг болохыг тогтоосон байна. Эцэг эхчүүд хөгжим тавиад хүүхдтэйгээ аль болох бүжиглж байх нь зүйтэй. Энэ хүүхдийн хүмүүжил эргээр нөлөөлдөг. Хүүхэд бүжиглж сурч хөгжмийн дээр нь хөдөлж ая болгоны хэмнэлийг мэдрэхээс гадна бүжгээр дамжуулан эцэг эхтэйгээ өгөхгүй харьцаж сурах бөгөөд энэ нь тэдний харилцаа ойлголцоход маш чухал. Мэргэжлийн багшийг урьж хүүхдтэй хөгжмийн сонсголтой эсэх хөгжмийн зэмсэгтээр тоглож чадах үгүйг шалгуулж болно. Хэрвээ хүүхэд чинь хөгжмийн зэмсэгтээр тоглох сонирхолгүй байвал алгадах хэрэггүй. Яг хүүхэд чинь үлдсэн амьдарч байгаа туршид хөгжмийн зэмсэгтээр хүчээр тоглуулсан айлхал загинж байсан санагдаж хөгжмөд огт дургүй болж болох юм аа. Хөгжмийн агаас хүүхэд өөрөө хүслээрээ хөгжим тоглох. Хүүхдийг заавал төгөлдөр хууран дээр тоглуулах гэсэн хэрэггүй. Зөөлөн аялгуудаар ийм гитар, бөмбөр хийлж байж болно. Хүүхдийн сэтгэлд нь аль нь илүү ойр мэдрэмж төрүүлж байгааг мэдхийн тулд янз бүрийн хөгжмийн зэмсгийг оруулж үзэх хэрэгтэй. Хүүхдээ унтуулахдаа бүүвэн дуу дуулж эсвэл мэргэжлийн дуучны дуу тавьж өгч болно. Хэрвээ хүүхэд чинь таниадаар их өвддөг астмтай бол аль болох их дуулуулах юм уу жимбэр тоглож сургах хэрэгтэй. Энэ нь хүүхдээ амьсгалын асуудлаа шийдэж тодорхой хэмнэлийг барьдаг болгож сургана. Хэрвээ хүүхэд чинь хэл ярианы гажигтай бол хөгжим бас тус болно. Ийм тохиолдолд хүүхэд аль болох их дуулах юм бол эрх багасж хэл ярианд зөвшөөрдөг. Хэрвээ хүүхэд тань хөдөлгөөнтэй бол түүнд тайван хөгжим сонсгож байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд өвдөж байгаа бол сайхан хөгжим сонсгохоор өвчтэй газраа нийт тайвшруулж миний хөө эрүүл болжээ гэж ингэж харьцаж хэлэх хэрэгтэй. Энэ хуучны шившлэгийг өвчнөөс сатааруулж хүүхдийг тайвшруулж өвчнийг нь авах нөлөө үзүүлдэг. Хүүхдтэй бол сонгодог хөгжим, ардын дуу, байгалийн амьд хөгжим болох шуудын жиргээ, далайн чимээ, зөөлөн уянгалаг, өгөхгүй сайхан уянгалаг хөгжим, сэтгэл татам дуурин ария, эсвэл жаз, блюз зэрэг дуу сонсгож байх хэрэгтэй. Их эцэг хүүхдтэйгээ хамт суугаад хөгжмөө сонсож байвал бүр илүү их сайн. Гэхдээ үе хүүхдээ ганцаараа юм охиж байвал зүгээр. Хүүхдтэй янз бүрийн хөгжмийн зохиолчид тэдгээрээ сонирхолтой амьдралын талаар ярьж өгч дараа нь хөгжмийн зохиолчийнхаа хөгжмийг сонсгож байх нь зүйтэй. Хүүхдтэй хөгжмийн зэмсгийн талаар ярьж өгч хөгжмөө мэдрэхтэн сургаж хөгжим сэтгэл санааны байдлыг илэрхийлдэг талаар хийж өгөх хэрэгтэй. Хүүхэд өөрийнхөө мэдрэмж болон сэтгэл санааны байдлаа тохирсон хөгжмийг сонгох нь илүү үр дүнтэй. Энэ нь хүүхдийн өөрийнхөө юу мэдэрч байгааг хурдан бөгөөд зөв тодорхойлж сэтгэлдээ таарсан хөгжмийг зөв сонсож сурахад нь тусална. Хөгжим хүүхдийг өө гашуул зовлонтой тэмцэхэд тусалдаг. Хүүхдтэйгээ бас бүжиг дуутай бүжигт хошин дуурч юм уу тэрийг бас альсгүй телевизээр хөгжмийн кино үзэж болно. Хүүхдэд хөгжмөнд баяр баясгалан уйлдгаар бүнийг амралт ажил төрөл сэтгэл санааны байдал бүрт зохицсон маш олон төрөлтэй байдаг. Мөн хөгжмийг сэтгэл санааны байдал болон нөхцөл байдалтай нийцүүлэн сонгож сурах хэрэгтэй гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Түүнээс гадна чанга хөгжим бусдад таалагддаг. Түүнд таалагдж байгаа хөгжим бусдад таалагдах албагүй гэдгийг заавал тайлбарлаж өгөх хэрэгтэй. Бас хүүхдэд хөгжим хичнээн их таалагддаг байсан ч бүтэн өдөржингөө гэртээ хөгжим тавьж болохгүй гэдгийг бас ойлгох ёстой. Учир баяр баясгалан амар тайван байдлын их усүр болсон хөгжим нь үлэг домог болж сүлдээ хөгжмийг тоохгүй сүлдээ анзаарахгүй ч байж болох хэрэгтэй. Болж юм магадгүй. Хүүхдийг хөгжим сурах хэрэгтэй юу? Олон эцэг эхчүүд 1-р ангид оруулах үедээ хөгжмийн сургуульд давхар сургах хэрэгтэй юу үгүй юу? Хөгжим гэж өөрсдөөс асуудаг. Мэдээж шууд хэрэгцээ төрдөг. Хүүхэд нь хөгжмийн сонсголтой болов хэрэг сурахаар болов дундаас нь хаячихгүй байгаа хөгжмийн хичээл үндсэн хичээлэн саад болохгүй байгаа гэх мэт асуултууд бүх аав ээжүүд ийм зовоодаг асуултад нэг болтгоо. Бидний мэдэж байгаа хамгийн ихний зүйл бол хүн бол хөгжмийн сонсголтой байдаг. Энэ зарим нь илүү хурц хөгжсөн, зарим нь